Yo guys, 2025 оны 11 сарын 6-ны өдөр яг одоо цаг юм болж байна. Яг үүнийг хэлэхэд би бол одоо detox гэдэг юм билүү, тэрнийг хийх хэрэгтэй юм шиг байна. Би яагаад өглөө эрт босч байгаа вэ? Учирч та нар ойлгохгүй байна. Өглөө яагаад сургуульд явж байгаа? Учирч та нар ойлгохгүй байна. Яагаад энэ навш юм хийж байгаа учраас ойлгохгүй байна. Үнэхээр бол одоо бол нэр үнэхээр навш юм ботны мэдрэмж авч байна. Үнэхээр навш. Хэдэн өдөр жоохон тасварлага авах хэрэгтэй байна. Энэ хэдэн өдөр жоохон detox хийх бол нэр яг судцаанах дээр болох юм. Би бас гоё те. Одоо 11 сар гарчлаа. Би баг 7 дугаар сараас бус сарууд нь буюу нийт би 10 сар битүү фейлдлээ. Хой бүкс рүүгээ гоё хамбардууллаа. Тэ. Гоё амьдрал гоё төсөөсөн шиг байдаг юм байна. Тэгээд нэг юм хийж бодох юм бол тэр яг төсөөлөл шиг байдаггүй юм байна. Бодит нөхцөл байдал дээр бол тэгээд одоо сайн бүкс рүүгээ хамбардуулаад явж байна. Яг гоё нэ гоё. Энэ чинээс тэгээд зорилгоо биелүүлээд гараад ирэх юм бол гоё л. Нэрээ фейлдэх юм бол тэгээд мэдгүй суцаана. Итгэж суцаана. Тэр намаагүй тэр. Тэгээд өнөөдөр нэг иймэрхүү байна. Маргааш 5 дахь өдөр яагаад сургуульд явж байгаа учраас ойлгохгүй. Тэнд бид та хүсэн хацаач ий сурч байгаа. Тэнд хүсэн тэнд юугаа сурч байгаа. Ямар чадвар эзэмшиж байгаа. Fucking навшин уламжлалт арга. Англи хэлний хүртэл навшин уламжлалт, бүх хичээл навшин уламжлалт, навшин уйтгартай. Навшин ярьчаагүй таран бүдүүн давхар ирвэтэй, бүр хэмнэрт арчаагүй багш нартай. Тийм л өндөр мэдлэг боловсрол ярьсан юм бол тэгээд тэр нүрийнхээ өөх мөөх тааглалтрах хамгийн тэрэ зогсуулж хугацаа хатаж юм тэгэд боловсрол. За guys, иймэрхүү энэ энийг одоо билет хийзээ үзснүү тэр үед зорилгоо биелүүлсэн манаас үлсэр пиццаа царайлаа сууж гинөө. Тэр нэг харуулдаг бай.